Нэгний үс. Шүүх сулрах үед улс төр хүчтэй болдоггүй. Харин дүрм сулран тодорхойгүй байдал ноёрхдог. Тодорхойгүй байдал эмх замбраагууд руу түлхэнэ. Улс төрчид бие биенээ гүтгэж байгаа ч юм шиг эсвэл баримттай үнэнг илчлээдж байгаа юм шиг хорон бантанг нийгэмд хутгаж эхэллээ. Эхлээч гэж сүүлийн 10 жилд ийм байсан. Одоо улам гарч бараг оргил үедээ хүрч байна. Нүүрс зис тойрсон баялагын маргаан улс төрийн зөрчлийн төвцөг болж нэг бүлгэл нөгөөгөө илчиж нөгөө нь эсрэг мэдээлэлээр няцах замаар тасралтгүй сүргэлдэж байна. Үр дүнд нь бодит үнэн, улс төрийн ашиг сонирхол, гүтгэлэг гурвын зааг бүдгэрч олон нийт ялгаж танихад бэрх нөхцөл бүрдчихлээ. Хэрэв тэдний тайлбар мэдэгдэл үнэн бол шүүхийн шийдвэрүүд системтэйгээр буруу байсан хийгээд институцийн түвшинд шүүхийн гажуудал тогтсон байна. Эсвэл эсрэгээр шүүхийн шийдвэрүүд үндсэлтэй бол өнөөгийн улс төрчдийн тайлбар мэдэгдлүүд нь бодит байдлыг үгүйсгэсэн олон нийтийг төөрөгдүүлэх шинжтэй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл улс төрийн өрсөлдөөн агуулгын маргаанаас илүү хууль даны шинжтэй бүлэглүүдийн хүчний тэнцвэрийн тэмцэл болж хувирч байна. Маргаан нь үнэн худлыг тогтоох зорилгоос хазааж аль бүлэглэл давамгаалах вэ гэсэн өрсөлдөөн болон хувирч байна. Өнөөдөр өөрсөд буй нөхцөлд нийгмийн анхаарал хэн буруутай вэ гэдгээс илүү аль бүлэглэл ялах вэ руу шилжиж байна. Энэ бүхэн дотроос илүү анхаарал татгуулсан нэг нюанс байгаа нь шүүх засаглал. Улс төрчдийн хийж буй мэдээллүүд улс төрд өрнөж буй үйл явдал юуг харуулж байна гэхээр шүүх үнийг тогтоогч институт биш, харин эрх мэдлийн өрсөлдөөний хэрэгсэл болон хувирч байна гэдгийг тов тодорхой харуулж байна. Хэрв энэ ойлголт гүнзгийвэл ямар ч шийдвэр итгэл төрүүлэхэ болно. Буруутай итгээд ял завшиж, гэмгүй итгээд хамгаалалтгүй үлдэж байна гэж ойлгогдно. Хатуу хэлбэл хууль нь гуйл болж шүүхэн шударгаар шүүх үүргээ алдаж байна. Ийм нийгэмд дараах 3 үзэгдэл бий болдог. 1. Итгэлцлийн задрал. Шийдвэр зөв эсэх нь биш, хинт үйлчилсэн бэ гэдэг асуулт давамгайлна. 2. Хариуцлагын уналт. Буруутай итгээд өөрийгөө хэлмэгцэн гэж тайлбарлах боломжтой болно. 3. Улс төрийн тэмцлийн шүүгчлэлт. Улс төрийн зөрчилд шүүхээр дамжин өрнөж шийдвэр нь үнэн биш болж харин хүчний харьцааг илэрхийлнэ. Том асуулт. Шүүх улс төрийн бүлэглүүдийн хэрэгсэл болсон уу? Улс төрийн орчинд гүтгэлэг илчлэлт хоёрын зааг бүдгэрч бүлэглүүлд бие биеэ илчилж буй мэт боловч үнэн хэрэгтээ эрх мэдлийн төлөө тэмцэж буй дүр зураг давамгаалж байгаа энэ нөхцөлд хамгийн ноцтой эрсдэл нь шүүх институт өөрөө маргаантай талуудын нэг мэт ойлгогдож эхлэх явдал юм. Хэрэв шүүх үнэхээр улс төрийн нөлөөнд автдаг selective enforcement буюу хуулийн өмнө хүн бүр тэгш биш харин сонголттойгоор царай хайрж эргэждэг аль нэг бүлгэлд илүү хүчтэй нь илүү мөнгөтэй нь үйлчлдэг мэтэр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдвөл энэ нь зөвхөн нэг салбарын асуудал биш харин эрх зүйн тогтолцооны легитим чанарын хямрал юм. Гарц байна уу? Буюу шүүх институцийн сэргээлт. Ийм нөхцөл шийдэл нь хувь хүмүүсийг солиход биш харин дүрм, процесс, хяналтын тогтолцоог шинжлэхэд оршино. 1. Шийдвэрийн ил тод байдал. Шүүхийн шийдвэр бүрийг нотлох баримт, логик үндсэлтэйгээр олон нийтэд ойлгомжтой тайлбарлах. 2. Сонголтоо хэрэгжилтийг хатуу хязгаарлах. Хөл бүх хүнд ижил үйлчлэх баталгааг прокурор мөрдөн шалгах шатнаас эхлэн хангах. 3. Шүүгчийн хариуцлагын тогтолцоо. Зөвхөн хараад бус байдал биш, хатуу чанд хариуцлагатай байх механизмыг давхар бий болгох. 4. Улс төрөөс шүүх институцийг тусгаарлах. Шүүгчийн томилгоо, дэвшилт, сахилгын шийдвэрийг улс төрийн нөлөөлөөс ангид болгох. 5. Нийтийн хяналт ба мэдлэг. Иргэдийн хувьд баримт шүүхийн шийдвэрт суурилж дүгнэх соёлыг төлөвшүүлэх. Дүгнэлт. Шүүх сулрах үед улс төр хүчтэй болдоггүй. Харин дүрм сулран тодорхойгүй байдал ноёрхдог. Тодорхойгүй байдал нь замбраагууд руу түлхэнэ. Хэрэв шүүхийг бүлэглүүдийн хэрэгсэлгэж нийтээр хүлээн зөвшөөрвөл үнэн ялагдаж итгэл устан хин хүчтэй нь зөв юм шиг болдог тогтолцоо руу гулсаж эцэстээ шудраг ёсыг эрэлхийлсэн олон нийтийн эсрэг үзэлт аяндаа давалгаалдаг. Иймээс асуудлын чухал нь хин ялсан бэ гэдэгт биш шудраг шийдвэр гарч байна уу гэдэгт оршино. Тиймээс шийдэл нь хувь хүмүүсийн мэдгэгдэл бус институцийн чанарт оршино. Үүнд шүүхийн шийдвэрийн ил тод ойлгомжтой тайлбар, нотлох баримтаас суурилсан нийтийн хилцүүлгийн соёл, улс төрийн мэдгэгдэлд бодит хариуцлага тооцох механизм, хуулийн хэрэгжилтийн тууштай байдал юм. Эдгээр нөхцөл хангахгүй бол гүтгэлэг ба илчлэлтийн ялгаа улам бүдгэрч аливаа ноцтой хэрэг улс төрийн хэрэгсэл болон хувирна. Эцэстээ үнэн бус ялалт өөрөө зориг болох нь аюултай. Монгол өнөөдөр яг энэ шилжилтийн цэг дээр ирээд байна.